Сайн байцгаана уу? Та бүхэндээ Америкийн уран зөгийн илтгэгч, зохиолч Луис Хейгийн Өөртөө итэг уран зөгийн илтгэлийг хүргэж байна. Энэ бичлэгийг сонссны дараа таны харах үнцэг тэлж, өөртөө итгэх итгэл урам зоригтой нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Би танд нэгэн сайхан энгийн бөгөөд амьдралд тань гүн өөрчлөлт авчрах зүйлийг хэлмээр байна. Та өөртөө итгэж чадна. Өөрийн оюун ухаандаа, зүрхэндээ, цаг хугацаандаа, зүүн совиндоо итгэж чадна. Амьдрал таныг эсэргүүцэж биш, харин ч хамтран ажиллаж байгаа гэдэгт итгэж чадна. Та итгэлээр суйрлан амьдрах үед бүх зүйл урсаж эхэлдэг. Боломжууд гарч ирнэ, хаалгууд нэгдэнэ, хүмүүс таныг олж ирнэ. Амьдрал илүү хөнгөн мэдрэгдэнэ. Гэхдээ бидний амьдарч буй нийгэм үүнийг эсэргээр нь зааж ирсэн. Илүү хичээ, битгий зогс, унах хүртлээр ажил гэдэг. Мэдээж хүчин чармаалт чухал. Гэхдээ хүчин чармаалтаас ч илүү хүчтэй зүйл бий. Тэр бол итгэл. Учир нь итгэлгүй хүчин чармаалт ихэнхдээ тэмцэл, айдас, ядрал руу хөтөлдөг. Харин итгэл, жинхэнэ гүн итгэл, өөртөө болон амьдралдаа итгэх итгэл ямар ч жижиг үйлдэлийг хүчтэй, утгатай, чиглэлтэй болгодог. Бодоод үзтээ, та өөртөө итгэхгүй үед юу болдог вэ? Бүх шийдвэр хүнд санагдана. Бүх сонголтонд эргэлзэнэ. Ажил эхлүүлээд хаяна, дуу хоолойгоо хаана, үгээ залгина. Өөрийгөө бусадтай харьцуулна. Алдаа гаргахаас айж амьдрна. Харин өөртөө итгэж эхлэхэд та газар дээрээ бат зогсно. Өөрийн биедээ аюулгүй тайвныг мэдрэнэ. Юу ч болсон та даван туулж чадна гэдгээ мэдэрнэ. Амьдрал таныг чиглүүлж байна гэдгийг ойлгоно. Тэгээд тэндээс та итгэлтэй, тайван, урам зоригтой урагш шалгаж эхэлнэ. Амьдралд итгэнэ гэдэг нь өөртөө итгэж байна гэсэн үг. Өөртөө итгэнэ гэдэг нь амьдралд итгэж байна гэсэн үг. Энэ хоёр бол тусдаа зүйл биш. Та бол орчлон ялах гэж оролдож буй гадны хүн биш. Та бол орчлонгийн нэг хэсэг. Тиймээс өөртөө итгэх бүртээ та үнэндээ амьдралд итгэж байдаг. Амьдралд итгэх бүртээ та үнэндээ өөртөө итгэж байдаг. Одоо нэгэн хором эргцүүлээд үзье. Та амьдралдаа хэдэн удаа өөртөө эргэлзэж, дараа нь анхны зүн чинь зөв байсныг ойлгож байсан бэ? Хэдэн удаа зүрхний тань жижигхэн дууг үл томсорлоод дараа нь би мэдэж байсан шүү дээ, тэгэх ёстой байсан юм гэж бодож байсан бэ? Тэр дуу хоолой, тэр зөөлөн түлхэлт, тэр дотоод мэдрэмж бол таны дотоод удирдлага. Амьдралын мэргэн ухаантай холбогдох таны холбоо. Хэрэв та үнийг сонсож, хүндэлж, итгэж эхэлбэл таны ертөнц өөрчлөгдөж эхэлнэ. Магадгүй та би алдаа гаргаж байсан. Тэгээд яаж одоо өөртөө итгэх юм бэ гэж бодож байж болох юм. Харин би танд хэлье. Алдаа бол бүтэлгүйтэл биш. Тэд бол замын чулуу, сургамж юм. Бүх алдаа тухайн үедээ байсан нөхцөлдөө тааруулсан хамгийн зөв шийдвэр байдаг. Харин тэндээс та суралцсан, өссөн. Тиймээс өөрийгөө буруутгахын оронд инэрэнгүйгээр эргэн хараад би тухайн үедээ хамгийн сайн гэж бодсноо хийсэн.
Одоо бүр илүү сайн хийж чадна гэдэгтээ итгэж байна гэж хэлээрэй. Итгэл бол яг л булчинтай адил ашиглах тусам бэхждэг. Харин түүнийг бэхжүүлэх арга нь жижиг зүйлээс эхлэх юм. Дотоод удирдлагаа сонсох бүртээ, айдас бус, амар амгалангаас үүдсэн шийдвэр гаргах бүртээ, би өөртөө итгэж байна гэж хэлэх бүртээ та тэр булчинг улам хүчтэй болгож байдаг. Удалгүй энэ итгэл таны нэгэн хэсэг болох болно. Одоо би таныг нэгэн жижиг дасгал хийхийг урьж байна. Одоо гараа зүрхэн дээрээ тавиад аяархан хэлээрэй. Би өөртөө итгэдэг. Амьдрал үргэлж намайг дэмждэг. Дахин нэг хэлээрэй. Би өөртөө итгэдэг. Амьдрал үргэлж намайг дэмждэг. Эдгээр үгсийг цээжиндээ мэдэр. Би тань хэрхэн хариу өгч байгааг анзаар. Зөөлрч байна уу? Дулаан мэдэрч байна уу? Нулимс гарчиж магадгүй. Энэ бол сүнс тань үннийг таньж байгаа хэрэг. Итгэл гэдэг ирээдүйн бүх зүйлийг мэднэ гэсэн үг биш. Хизээж айдас мэдрэхгүй гэсэн үг ч биш. Харин итгэл гэдэг нь зам бүхэлдээ харагдахгүй байсан ч ураг шалгах зориг юм. Амьдрал таныг алхам бүрт хэрэгтэй зүйлэрт нь угтна гэдэгт итгэх итгэл юм. Итгэл гэдэг нь үл мэдэх зүйл рүү найдан ураг шалгах. Тэгэхдээ та унахгүй гэдгийг мэдэж байх тэр мэдлэг юм. Бяцхан хүүхэд алхаж сурч байна гэж төсөөлөд үзтээ. Хэрвээ тэр хүүхэд хэрвээ би унвал яах вэ? Хэрвээ би инээдтэй харагдвал яах вэ? Хүмүүс шоолбол яах вэ? Гэж ботсон бол тэр хизээч анхны алхмаа хийхгүй байх байсан. Харин тэр итгэдэг, тэр ганхан бүдрэн унана. Гэхдээ дахиад л босно. Удалгүй тэр гүйж эхэлдэг. Бид ч мөн яг үнтэй адил өөртөө итгэж сурах ёстой. Хүч чадлын цэг үргэлж одоо цагт энэ агшинд оршдог. Тэгээд яг энэ мөчөд та итгэлээ сонгож чадна. Би бүх хариултыг мэдэхгүй байж магадгүй, гэхдээ би сурах чадвартай гэдгээ мэдж байна. Бүх зүйл яаж өрнөхийг мэдэхгүй ч амьдрал намайг чиглүүлнэ гэдэгт итгэж байна гэж хэлж чадна. Энэ сонголт дангаараа таны энергийг өөрчилдөг. Айдсыг зориг болгож, эргэлзээг итгэл болгож, тэмцлийг урсгал болгож хувиргадаг. Итгэн гэдэг нь амьдралынхаа цаг хугацаанд итгэхийг ч мөн хэлдэг. Бидний нийгэм биднийг үргэлж яарахыг, тодорхой насанд хүрэхэд заавал амжилт гаргахыг, өөрсдийгөө бусдад харьцуулахыг шаардж байдаг. Гэвч амьдрал төгс цаг хугацаатай. Таны зам хизээч бусдынхтай адил байх ёсгүй. Өөртөө итгэж эхлэмэгц та бусадтай уралдахыг зогсооно. Бэлэн болоогүй зүйлийг хүчлэхээ болно. Өөрийнхөө хэмнэлд уусаж, амгалан амьсгалж эхэлнэ. Танд зориулсан зүйл хизээч танаас зугатахгүй гэдгийг мэддэг болно. Тиймээс хамтдаа батлан хэлцгээе. Би өөртөө итгэдэг. Би амьдралд итгэдэг.
Учир нь үүнийг батлан хэлэх бүртээ та ухамсараа дахин програмчилж өөрийгөө дэмжих, чиглүүлэх, амьдралын урсгалтайгаа нийцүүлэх хүчийг бий болгож байдаг. Итгэл гэдэг зүгээр суухыг хэлэхгүй. Итгэл бол идэвхтэй зүйл. Итгэл гэдэг нь зүүн совингоо сонсоод түүгээрээ үйлдэхийг хэлдэг. Итгэл гэдэг нь айдас дахин гарч ирэхэд өөртөө инрэлтэд хандахыг хэлдэг. Итгэл гэдэг нь бүх ертөнц эсэргээрээ хэлсэн ч гэсэн би чадна гэж итгэхийг хэлдэг. Бүхий лагуу мөрөөдөл итгэлээс эхэлдэг. Анхны алхмыг хийх итгэл, зам тодорхой бус байхад ч үргэлжлүүлэх итгэл, зүрхний тань хүсэл зориг ямар нэгэн учиртай ирсэн гэдэгт амьдрал түүнийг биелүүлэхэд тань туслах болно гэдэгт итгэх итгэл. Тиймээс өнөөдөр би таныг итгэл рүүгээ найдаж орохыг урьж байна. Өөрийгөө чиглүүлэгдэж байгаа гэдэгт итэг. Өөрийгөө аюулгүй гэдэгт итэг. Өөрийгөө хангалттай гэдэгт итэг. Хамгийн гол нь амьдрал таныг хайрладаг гэдэгт итэг. Тэгэхэд та орчлонгийн химнэлтэд нэгэн химнэлээр хөдөлж эхэлнэ. Хаалттай мэд санагдаж байсан хаалгууд нэгдэж эхэлнэ. Боломжгүй мэд байсан зүйлс боломжтой болж эхэлнэ. Тэгээд та сэтгэл зүрхнийхээ гүнээс яг энэ мөчөд та яг байх ёстой газартаа байгаа гэдгээ мэдрэх болно. Эцэст нь энэ хичээлийг нэгэн баттгал үгээр хай. Гараа дахин зүрхэн дээрээ тавиад ааж ухнаар хэлээрээ. Би өөртөө итгэдэг. Амьдрал үргэлж намайг дэмждэг. Харин одоо та итгэлийн үндсэнийг ойлгосон тул илүү гүнзгий аялалд бэлэн боллоо. Учир нь өөртөө итгэж чаддаг болсон хүн илүү том мөрөөдөл рүү соригтой алхаж өмнө нь боломжгүй мэт санагдсан орон зайд хүрч чаддаг. Би олон хүмүүстэй ажиллахдаа нэг зүйлийг анзаарсан. Магадгүй таач бас үүнээс өөрийгөө таних байх. Бид хүчин чармайлт, тэмцэл, шахалт, нотлохыг магтан дуулдаг соёлд амьдарч байна. Хүмүүс байнга л би илүү их хичээвэл, илүү их хийвэл тэгвэл л би аюулгүй, үнцэнтэй, хайрлагдсан мэд санагдана гэж хэлдэг. Гэхдээ би танд хэлмээр байна. Хит их хичээл зүтгэл ихэнхдээ итгэлийн дутмаг байдлын шинж байдаг. Энэ нь бид зүүн совиндоо итгэдэггүй, амьдралын цаг хугацаанд итгэдэггүй, өөрсдийгөө хангалттай гэдэгт итгэдэггүй гэсэн үг. Тиймээс л бид байнга аль хэдийн бидэнд байгаа зүйлсийг олох гэж оролцоор байдаг. Тэр нь ямар их ядраадаг гэж санана. Хизээч зогсдоггүй гүйлтийн зам дээр байнга гүйж байгаа мэт. Та хурдан гүйсэн ч хүрэх газар үгүй. Энэ бол хит их хичээл зүтгэл ямар байдгийг хэлж байгаа юм. Та өөрийн үндсэнийг батлах гэж хичээх хэрэггүй. Хайрлуулахын тулд өөрийгөө туйлдуулах шаардлагагүй. Амьдрал танаас төгс төгөлдөр байхыг хизээж шаардаагүй. Амьдрал зүгээр л энэ мөчтөө оршин байхыг л танаас хүсдэг. Би хүчин чармайлтыг муу гэж хэлэх гээсэнгүй. Үйлдэл бол чухал, мөрөөдөл хөдөлгөөн шаарддаг. Энэ бол зайлшгүй зүйл. Гэхдээ итгэлээс ургасан хүчин чармайлт болон айдсаас үүдэлтэй хүчин чармайлтын хооронд асар том ялгаа бий.
Өөртөө амьдралдаа итгэх үед үйлдэл тань уялдаатай, тэнцвэртэй, баяр баясгалантай байдаг. Хичээл зүтгэл урам зориг, хүсэл зоригоос төрдөг. Зүхрэл айдснаас биш. Харин итгэлгүй үед үйлдэл тань хүчилсэн, сандарсан, хүнд болдог. Та амьдралтайгаа хамтран урсахын оронд үр дүнг нь хянах гэж оролдож эхэлдэг. Одоо нэг хором бодоод үзээрэй. Амьдралынхаа аль хэсэгт та хит их хичээж байна вэ? Ажил дээр үү? Өөрийн үн цэнийг батлахын тулд үргэлж илүү ихийг хийх ёстой гэж боддог уу? Харилцаан дээр үү? Хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрийгөө унгааж, гуйвуулах гэж оролддог уу? Эсвэл санхүүгийн тал дээр хангалттай мөнгөнд хизээж хүрэхгүй гэж яагаад амарч чаддаггүй юу? Хэрвээ энэ бүхнээс та өөрийгөө таньж байвал нэг хором зогсоод өөрөөсөө асуугаарай. Би хүчлэх гэж байна уу? Эсвэл итгэж байна уу? Энэ ганц асуулт бүхнийг өөрчилж чадна. Нэг дүр зургийг төсөөлөөрэй. Та гарандаа нэг цэцгийн нахиа барьж байна гэж бод. Түүнийг дэлбэлэхийг та чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Тэгээд та дэлбээг нь хүчээр нээж эхлэвэл юу болох вэ? Та цэцгийг гэмтээж түүний байгалийн дэлгэрэх үйл явцыг сүтгэнэ. Харин итгэлтэй байвал та түүнд ус өгнө, гэрэл өгнө, цаг хугацаа өгнө. Тэгэхэд тэр өөрийн төгс улиралдаа дэлгэрнэ. Амьдрал тань яг л үүнтэй адилхан. Та өөрийн цаг хугацааг хүчээр хөдөлгөж чадахгүй. Шарх идэхийг түргсгэж чадахгүй шүү дээ. Огторгойг яаралтай болгох боломжгүй. Гагцхүү мөч бүрт тохирсон цаг ирэхэд бүх зүйл гомсгоор дэлгэрнэ гэдэгт итгэж чадна. Энэ биднийг дараагийн хичээл рүү хөтөлж байна. Хянах ба итгэхийн ялгаа. Бидний олонход хяналт бол амьд үлдэх арга мэт болж хуурсан байдаг. Хэрвээ би бүхнийг хяналтандаа байлгавал юу ч буруугаар болохгүй. Хэрвээ би бүхнийг төлөвлөвөл би аюулгүй байх болно гэж бид боддог. Гэвч үнэн хэрэгтэй хяналт нь айдсыг багасгадаггүй, харин ч улам нэмэгдүүлдэг. Тэр биднийг хөшүүн, түгшүүртэй ядарсан болгодог. Шүн тайван унтж чадахгүй болгодог. Харин сонирхолтой нь бид хянах тусам амьдрал бидэнд дахин сануулдаг. Чи бүгдийг хянаж чадахгүй. Гинтийн зүйлс аль ч тохиолдолд болно. Харин итгэл бол зөөлөн. Итгэл танд амьсгалах боломж олгодог. Итгэл танд ганцаараа биш гэдгийг, таныг чиглүүлж буй илүү агуухан би гэдгийг сануулдаг. Итгэл таныг хүчлэхийн оронд, тэмцэхийн оронд амьдралдаа зөөлөн, уян байдлаар урсах боломжийг олгодог. Би танаас нэгэн зүйл асууя. Бүхнийг хянах гэж оролдож байх үед бид тань ямар мэдрэмж төрдөг вэ? Хүчтэй чангарал уу? Хүнд мэдрэмж үү? Ядарсан байдгүй. Харин тавьж явуулах үед юу мэдрэгддэг вэ? Хөнгөн, тайван, нээлттэй болдог биш гэж үү? Би тань үргэлж үннийг хэлдэг. Хэрвээ та түгшүүртэй, ядарсан байвал та хянах гэж оролдож байна гэсэн үг. Хэрвээ та амгалан, итгэлтэй байвал та итгэж байна гэсэн үг. Тавьж явуулах тийм чамар зүйл биш гэдгийг би мэднэ. Бидний олонх нь хяналт зайлшгүй хэрэгтэй мэт орчинд өссөн байдаг. Магадгүй та багадаа төгс байх ёстой, тэгвэл аюулгүй байдаг.
Эсвэл бусдын сэтгэлийг урьдчилан мэдэхгүй бол өвдөх болно гэж сурсан байж мэднэ. Тиймээс Хяналт таны хуйг болж хувирсан. Гэвч тэр хуйг хэтэрхий хүнд, тэр одоо танд хэрэггүй болсон. Амьдрах өөр арга бий. Итгэл дээр суурилсан, нээлттэй, уян зөөлөн арга. Дараагийн удаа та бүхнийг хянах гэж бүх нарийн ширээн зүйлийг төлөвлөж, амьдралыг өөрийн хүснээр хүчлэх гэж байгаагаа анзаарвал зогсоогоорой. Гүнзгий амьсгал аваарай. Гараа зүрхэн дээрээ тавиад хэлээрэй. Би тавьж явуулж байна. Амьдралын төгс цаг хугацаанд итгэж байна. Энэ үгсийг хэлэхдээ сэтгэл дүүрэн мэдэр. Энэ үгсийн доторх тайвшрал, чөлөөлөлт, итгэлийг мэдэр. Учир нь тавьж өгөх гэдэг нь бууж өгөх гэсэн үг биш. Харин энэ нь орчлонгийн дэмжлэгт өөрийгөө нээж өгөхөд бэлэн байна гэж хэлж буй хэрэг юм. Ингэхэд л эд шид тохиолддог. Би нэгэн хүн итгэлийг усан дээр хөөхтэй адил зүйл гэж зүрлэж байсныг сандаг юм. Хэрвээ та хүчээр сэлэх гэж хичээж бүхнийг хянах гэж тэмцвэл живнэ. Харин та өөрийгөө суллан усыг итгэлтэйгээр мэдэрвэл ус таныг дааж өргөж байдаг. Амьдрал яг л тэр ус шиг. Итгэх тусам амьдрал таныг илүү өргөж, тавьж явуулах тусам та илүү амгалангаар хөвдөг. Та бүхнийг байнга хянах гэж амьдрах шаардлагагүй. Та өөрийгөө хүчээр ядрааж, төгс байх гэж зүтгэх хэрэггүй. Та үн цэнтэй гэдгээ хиндэж батлах хэрэггүй. Учир нь та аль хэдийн хангалттай, яг одоо байгаа чигээрээ үн цэнтэй. Хэрв та итгэлцлээс урган гарах тэр орон зайгаас амьдрах юм бол амьдрал илүү эндрэнгүй, зөөлөн, амттай болдог. Одоо надтай хамт баттгаад хэлээрэй. Би хүчлэгийг тавьж өгч байна. Би итгэхийг сонгож байна. Би хяналтаа суллаж байна. Би орчлонгийн чиглүүлгийг нээж хүлээн авч байна. Би өөртөө итгэж байна. Би амьдралд итгэж байна. Эдгээрийг зөвхөн оюун санаагаараа бус бүхий л биеийн мэдрэмжээрээ хэл. Учир нь та үг бүрийг дахин давтах бүртээ дотоод ухамсартаа шин нүр тарьж байдаг. Амар амгалангийн үр, итгэлийн үр, тайвширлын үр. Та хизээ нэгэн цагт өөрөөсөө би яг энэ чигээрээ хангалттай юу гэж асууж байсан уу? Энэ асуулт олон хүний зүрхэнд нам гүмхэн цойротдог. Харин ихэнх хүн дотроо үгүй гэж хариулдаг. Нийгэм бидэнд дахин зааж ирсэн таны үнцийн бол ололт амжилтаар чинь, олсон мөнгөөр чинь, гадаад төрхөөр чинь, таны талаарх бусдын бодлоор хэмжигдэнэ гэж зааж ирсэн. Хүүхэд байгаасаа л бид хэмжигдэж, бусдад харьцуулагдаж, үнэлэгдэж,
илүү хий, илүү бай, өөрийгөө батал гэж сурч ирсэн. Ингэснээр бид хамгийн гол үнэнээ та оршин байгаагаараа л хангалттай гэдгийг мартаж эхэлсэн. Одоо энэ үнэнийг сэтгэлдээ шингээж аваарай. Та юу ч нотлох шаардлагагүй. Амьсгалах эрхээ, хайрлах эрхээ, хайрыг хүлээж авах эрхээ олохын тулд ямар нэгэн зүйл хийх шаардлагагүй. Амьдрал өөрөө таныг аль хэдийн зөвшөөрсөн. Та хангалттай яг одоо, яг энэ мөчид. Таныг энэ үннээс тусгаарлаж ирсэн цорын ганц зүйл бол би хангалтгүй гэсэн хуурмаг итгэл юм. Би нэг жишээг байнга хэлдэг юм. Нэраа хүүхэд төрөхөд та түүнийг хараад чи нэг өдөр уншиж сурмагц, ажилтай болмогц, байртай болчихвол үн цэнтэй болно гэж хэлдэг үү? Мэдээж үгүй. Та тэр хүүхдээс цэвэр үнцэн, цэвэр гэмгүй байдал, цэвэр хайрыг л олж хардаг. Энэ үнцэн танаас хизээж холдоогүй. Гагцгүй та түүнийг эргэлзээ, гэмшил, ичгүүр, олон жилийн шүүмжлэл донд халахж орхисон байж магадгүй. Тэр бол үүлний цаадах нар. Үйлс түр хааж болохч нар хизээж гэрэлтхий зогсоодоггүй. Та өөрийн үн цэнээ эргэн санах мөчид бүх зүйл өөрчлөгддөг. Эрүүл мэнд өөрчлөгдөнө. Та биеэ шийтгэхээ болно. Элбэг дэлбэг байдал өөрчлөгдөнө. Та эд баялагийг хүртэх хэрэгтэй гэдэгтээ итгэж эхэлнэ. Хамгийн чухал нь өөртөөгөө харьцах харьцаа тань өөрчлөгдөнө. Өмнөх шүүмжилдэг хатуу дуу хоолой намжиж, түүний оронд инрэл, сайхан сэтгэл, хайр таны дотор сууршина. Одоо надтай хамт баттгаарай. Би хангалттай. Би үнцэнтэй. Хэрвээ дотортой нэг хэсэг үгүй би бүрэн болоогүй байна. Энэ асуудлыг шийдэж байж тэр зорилготой хүрч байж л хангалттай болно гэж эсэргүүцэж байвал зүгээрээ. Тэр бол хуучин итгэл үнэмшил ярьж байгаа юм. Давталт дасгалаар дамжуулан та оюун санаандаа шинэ үннийг суулгаж чадна. Та үнцэнтэй гэдгээ баттгах бүртээ амьдрал тань тэр үннийг тусгах шинэ үрийг тарьж байдаг. Цаг хугацааны эрхэнд тэр үр сургаж таны жинхэнэ үнцнийг илтгэх амьдрал болон дэлгэрдэг. Ингэж та үнцнээ эргэн санах мөчид бусад зүйлстэй хамт нэгэн гайхамшигтай зүйл сэргэж эхэлнэ. Энэ бол дотоод өдөрдмж, зүүн совин, дотоод мэргэн ухаан. Учир нь хүн бүрийн дотор нэгэн дуу хоолой оршдог. Зарим нь үүнийг зүүн совин гэж нэрлэдэг. Зарим нь дотоод мэргэн ухаан. Харин зарим нь бурханлаг өдөрдмж гэж нэрлэдэг. Ямар ч нэр өгснөөс үл хамааран тэр үргэлж тэнд байдаг. Тэр бол зүрхний тань намуун дуу хоолой. Энэ зөв байна, эсвэл энэ аюултай байна гэж шивндэг тэр мэдрэмж. Зам тань зөв байхад ирдэг тэр тайвшрал. Буруу байхад мэдрэгддэг тэр чангарлыг та мэдэрдэг бизээ. Бидний ихэнх нь тэр дуу хоолойгоо үл тоохыг заалгаж өссөн байдаг. Бидэнд эрх мэдэлтэй хүнийг сонс, дүрмийг даг, бусдын хүлээлтэнд нийц гэж хэлдэг.
бидэнд мэдрэмжээ дарах зүүн совингоо үл тоохыг сургадаг. Ингэж олон жил амьдарсны эцэст бид өөрсдөө эргэлзэж эхэлдэг. Би өөрийн шийдвэртээ итгэж болохгүй юм байна. Би өөртөө найдаж чадахгүй юм байна гэж бодож эхэлдэг. Ингээд л бид хариултаа гаднаа сайж эхэлдэг. Гэвч бүхний гүндэх мэргэн ухаан үргэлж дотроо байсаар л байдаг. Үүнийг та мэдээсэй гэж би хүсэж байна. Таны зүүн совин бол амьдрал өөрийн хэлээр танаар дамжуулан ярьж буй хэл юм. Тэр нь санамсаргүй эсвэл утгагүй зүйл биш. Тэр бол таны ухамсарт оюун ба орчлонгийн хязгааргүй ухааныг холбосон гүүр юм. Та түүнийг сонсох бүртээ тэр мэргэн ухаантайгаа нэгэн шугамд орж байна гэсэн үг. Дараагийн удаа альва шийдвэртээ нүүр тулахдаа бусдаас зөвлөгөө гуйхын оронд түр зогс, гараа зүрхэн дээрээ тавь. Гүнзгий амьсгал аваад миний дотоод ухаан юу гэж хэлж байна вэ гэж өөрөөсөө асуу. Хариултыг нь хүчлэх гэж бүү оролт. Үр дүнг бүү тооцоол. Заримдаа хариулт нь тодорхой ирдэг, заримдаа зөөлөн мэдрэмж эсвэл дуугүй итгэл хэлбэрээр аажмаар тодордог. Гэвч тэр үргэлж ирдэг. Хэрвээ та хизээ нэгэн цагт өөртөө эргэлзэх юм бол дараах зүйлийг санаарай. Таны зүүн совин амьдралаас тусдаа зүйл биш. Тэр бол нар мандахыг, зүрх цохилохыг, амьдралыг үргэлжлүүлэхийг удирддаг тэр л ухаан юм. Тэгэхэд яагаад та түүнд итгэхгүй гэж? Надтай хамт баттгаарай. Би дотоод дуу хоолойндоо итгэдэг. Тэр үргэлж намайг зөв зөвхт хөтэлдэг. Одоо үнийг зөвлөнөөр хэл. Дахин хэл. Өөрийгөө арай хөнгөн, арай аюулгүй, өөртөө илүү дотн мэдрэх хүртэл дахин хэл. Учир нь үннийг хэлэхэд та өөрийн үн цэнийг санах мэдрэмжийг зүүн совингоо дагах итгэлтэй нэгтгэх үед та дийлдэхин аргагүй болдог. Та нөхцөл байдлын золиос биш, харин амьдралтайгаа хамт бүтээгч нь болдог. Одоо эдгээр сургамжуудыг нэгтгэе. Та зүгээр л оршин байгаагаараа үн цэнтэй. Үүнийг батлах хэрэггүй, зүгээр л эргэн санаарай. Харин та үүнийг санах үед би хангалттай биш гэсэн чимээ алга болж зүүн совингийн тань дуу илүү тод сонсогддог. Та өөрийн үн цэнийг мэдэх үед дотоод мэргэн ухаанаа эцэст нь тод сонсож чадна. Түүнийг дагах үед амьдрал нэгдэж, боломжууд гарч ирж, зам тань улам гэрэлтэй болно. Энэ бол онол биш. Энэ бол дадлага. Энэ бол өдөр бүрийн хэрэгжүүлэлт. Өглөө бүр үнцэнэ батал. Шийдвэр бүрийн өмнө дотоод удирдлагаа сонс. Орой бүр өчигдрийн хөөс арай илүү сонсож чадсандаа талрах. Ингэж итгэл ургадаг, ингэж л амьдрал өөрчлөгддөг. Та итгэл дүүрэн байх үе болон эргэлзээ дүүрэн байх үеийн бид тань ямар ялгаатай байдгийг мэдэрч байсан уу? Итгэл нь дулаахан, тайван, тэлэлтийн мэдрэмжийг өгдөг. Харин эргэлзээ нь агшилт, хөшинг, тухгүй мэдрэмжийг авчирдаг. Энэ санамсаргүй зүйл биш. Энэ бол
энерги. Орчлон ертөнц үргэлж хариу үйлдэл үзүүлж байдаг. Тэр хизээж унддаггүй, хизээж зогсдоггүй. Тэр үргэлж таны мэдрэмж, бодол, итгэлд хариу өгсөөр байдаг. Мөн олон хүн анзааралгүй өнгөрдөг нэгэн нууц бий. Та итгэх үед орчлон ертөнцид би аль хэдийн үүнийг авсан гэж илгээж байдаг. Харин орчлон ертөнц тийм ээ, чиний зөв гэж хариулдаг. Харин чи эргэлзэж, айдас давтаж би үүнийг хараахан авч чадахгүй гэж илгээвэл орчлон ертөнц мөн л тийм ээ, чиний зөв гэж хариулдаг. Иймээс л итгэл нь асар хүчтэй. Итгэл бол идэвхгүй зүйл биш. Итгэл бол бүтээлч хүч, соронзон чанар. Итгэл бол хүсэл ба бодит биелийн хоорондох үл үзэгдэх гүүр. Итгэл бол баттгалын үр, ургах хөрс. Итгэлгүй үед хамгийн сайхан баттгалууд хүртэл хатуу газар тундаг. Харин итгэлтэй үед хамгийн жижиг бодол хүртэл гайхамшиг болон дэлбэлдэг. Магадгүй та хэрвээ би итгээд юу ч өөрчлөгдөхгүй бол яах вэ гэж бодож байж магадгүй. Би танд зөөлөн хэлмээр байна. Ямар нэг зүйл үргэлж өөрчлөгддөг. Итгэл бүр таны энергийг өөрчилдөг. Айцаа давж итгэлийг сонгох бүрт та үр тарьж байдаг. Маргааш нь соёолж харагдахгүй байж болох ч амьдрал хүрсний гүнд аль хэдийн ажилж эхэлсэн байдаг. Цаг хугацааг бид хянаж чадахгүй байж болох ч ургац бол зайлшгүй ирдэг. Та илүү их итгэх тусам илүү их нийцэл бий болж амьдрал илүү амар хялбар болдог. Ингээд бидний аяллаа сүүлийн сургамжинд хүрлээ. Бид үнцэн, зүүн совин, хяналтаа тавих, амьдралд итгэх талаар ярилцлаа. Одоо энэ бүгдийг дараах үннээр баталгаажуулъя. Итгэл бол соронз, итгэл бол урилга, итгэл бол хаалга. Түүгээр дамжин элбэг дэлбэг байдал, хайр, баяр баясгалан орж ирдэг. Надтай хамт хэлээрэй. Би өөртөө итгэдэг. Би амьдралд итгэдэг. Би мөрөөдлийнхөө цаг хугацаанд итгэдэг. Ингээд энэ сургамжийг өндөрлөхдөө дараах үгсийг зүрхэндээ хадгал. Та шаардах, хөөцөлдөх, хүчлэх хэрэггүй. Та зүгээр л итгэх хэрэгтэй. Үрийн үнцэндээ итэг, дотоод дуу хоолойндоо итэг, амьдралын урсгалд итэг. Мөн танд зориулагдсан зүйл аль хэдийн тань руу чиглэж буйд итэг. Та итгэх үед амьдрал танд тэр хайраа хэр гүнзгий гэдгийг үргэлж батлан харуулах болно.